Ингээл үргэлжилж байсан аз жаргалтай амьдрал чинь нэг л өдөр нэг л хүнээс болж хар дарсан зүүд болон хуурч болно. Ажил дээр нь ирсэн нэгэн эмгэнээс болж аимшигтай чөтгөрийн хараанд өртөн хараалгуулах банкны ажилтан бүсгүйн талаар өгүүлэх Drag Me to Hell киноны талаар ярихаас өмнө нэг эрхмийг заавалчгүй дурдах шаардлагатай. Тэр бол киноны маань найруулагч Sam Raimi. Тэрээр дөнгөж сайхан нээлттэй хийсэн Doctor Strange in the Multiverse of Madness киног найруулсан бөгөөд түгээр зогсохгүй Tobey Maguire-ын гол дүртэн тоглодог Spider-Man trilogy-гийн бүх ангийг найруулснараа суперхеро киноны фэнүүдэд танигдсан бол эсвэргээрээ хизээч хуучрашгүй классик horror flick болох Домогт Evil Dead-ээр аимшиг кино фэнүүдэд танигдсан юм. Evil Dead-ийн 3 ангийг хийж дуусгасныхаа дараа тэрээр миний өнөөдрийн онцлох гэж буй киноныхоо зохиолыг бичсэн хэдий ч өөр киноны ажлуудаа дарагдаж бүр сүүлд буюу 2009 онд Spider-Man-ийн 3 ангийг хийж дуусгасныхаа дараа эцэст нэг юм эхэлсэн ажлаа дуусгаж кино ертөнцид энэхүү сонирхолтой бүтээлийг мэдлүүлсэн байдаг. За тэгээ олон юм яриад яах вэ? Киноныхоо үйл явдал руугаа орцгоё. Бичлэгээ дуслан үзээрэй. Тэгэхэр кино маань нэгэн эмэгтэй дээр биеийн өвдсөн хүүгээ авчирч буй залуу улсын зураглалаар эхлэх бөгөөд хүн нэгэн вагоноос мөнгөн гэж хулгайсныхаа дараанаас янз янзын хоолой сонсоод ер нь л бие нь илт муудаад эхэлсэн юм байна лээ л дээ. За дараа нь бид мэдээж киноныхоо гол дүртэй танилцсалгүй яах вэ? Бадма гэдээ дуудчихъя. Ахарын амьдралдаа ганц ч бааж байгааг өмшиг царайтай нөхөр бол ажилдаг банкных нь хамаг бүдүүн дарга. Тэгээд тоглоомчгүй би энэ дүр бүр нэлээд дургу болохоор боожгоо гэдээ дуудлаа. Ахарын насаараа нойлын усан нүрэ угаасан эмшиг царайтай баажка бол бадматай ранк ойролцоо ажилчин бөгөөд ерөнхийдөө тэр хоёр тун удахгүй тодорхойлогдох орлогч даргын албан тушаалын төлөө хоорондоо өрсөлдөж байгаа. Энэ бол гачид Почки гэд нэр өглөө. Тэгээд намайг яагаад энэ хоёрт ингэж амар дургу байгааг та нар дараа нь ойлгоно. Бадмагийн эргэн тойронд ер нь бол баг ганцхан сайн хүн байдаг. Тэр нь энд харагдаж байгаа түүний найз залуу. Найз залууд нь Баяраа гэд нэр өгчихъя. Баяраа Бадмад бүр үнэхээр л маш их хайртай бөгөөд ямар ч үед юу ч болж байсан, голоор нь юу ч хөндөлсөж байсан, Бадмагийн гарыг атгаад түүнтэй хамт байж байх маш сайн залуу. Тэгээд 10 жилийн ч юм уу эсвэл их сургуулийн багш юм байна лээ. Дээрээс нь зоос цуглуулдаг. Тэгээд тэр сонирхлыг ч Бадмаа хүндэлдэг юм байна лээ. Өөртөө олдсон ховор зооснуудаа авчирж өгч мөгөөд бүр нэг энэ хоёр ер нь бол зүгээр л амар хайр өрмөр асууд. Мэдээж Почки боожгоогийн орлогч дарга болж албан тушаал дэвшихийг хүсэж байгаа учраас бөксийг нь цэмцэтлэн долоох нь ойлгомжтой. За тэгээд нэг ийм эмгэн ирчгээд гуйж шалгаагаад бөөн юм болно. Зээлээ төлж чадахгүй байгаас болоод барьцаан тавьсан байраа алдчих гээд байгаа учраас дахиад ганц боломж өгчих гээд гуйж л байгаа юм байна лээ л дээ чаавас. Гэсэн ч одоо Бадмаа юу хийж чадах вэ дээ. Уг нь тусалчих гээд захирлаасаа асууж үзсэн ч өмнө нь 2 удаа боломж олгосон байхад стил төлөөгүй байгаа тухайч хэлнэ. Хэдий хүн чанар нь түүнд хөөрхөн эмгэн тусалчгаа гэд хэлээд байгаа ч захирал нь юу ч болж байсан ажилдаа хурц шийдэмгийн ханддаг хүн дуртай учраас өөр ямар ч арга байхгүй. Угаасаа зээлээ төлөх чинь таны л асуудал. Минийх биш. Гэд режектлж орхиход эмгэн өвдөг дээрээс хөгдөж мөгдөөд бөөн хүмүүсийн анхаарлыг татаад тэгснээ дараа нь би чамаас гуйсан. Би өмнө хинээс ч ингэж гуйж байгаагүй. Гэтэл чи намайг ичхүртэй байдалд орууллаа. Би чамд итгэсэн. Тэгтэл чи намайг ичхүртэй байдалд орууллаа. Гэд бүр үнэн үш хонцонтой хэлдэг. Ийм шийдвэр гаргаж ажилдаа зүрхээрээ биш тархиараа андан хатуу чанга байж чадсан нь даргад нь ч нэлээд таалагдсан юм шиг байна лээ. Чи одоогоор хамгийн их сонгогдох магадaltaй байна шүү гэж мэгэд байдаг. Ажлаа тараа зогсоол дээрээс машин авах үеэр нь өнөөх эмгэн чинь машинд нь орж ирээд суучихсан түн рүү дайрч мараад бөөн зодон болно. Urtugsayon.
Баяраа ирж түүний сэтгэл санаа хамаагүй дээрдсэн ч яагаад ч юм нэг л зүйл биш санагдаад байсан тул нэг тааралцсан зүнч дээр ороод намайг үзээд өгөөч гэж гуйхад чи мөнгөтэй холбоотой ажил хийдэг юм байна. Ааха. Чи айлан ганц юм байна. Ааха. Танах гэртээ Univision-тэй юм байна. Бид хоёрын тоглож байгаа кино Univision-ы кино санд байгаа юм байна. Тийм үү? Ааха, бүр яг HBO багцд нь байгаа юм байна. За тэгэхээр саяны зүнчээ хэлсний дагуу өнөөдрийн миний ярьж өгч буй кино Univision-ы HBO багцад байгаа. HBO багцад нь Game of Thrones-аас ахуулаад Barry, Silicon Valley, I Know This Much Is True гэх мэт зурлуудаас ахуулаад нэг ангитай Drag Me to Hell-аас гадна The Tax Collector, Галзуу урд 9, Purge-ийн хамгийн сүүлчийн анги болох Forever Purge гэх мэт маш олон халуухан шинэхэн кинонууд байгаагаас гадна хамгийн гол нь 6 сарын 23 хүртэл HBO-гийн 3 сувг өнгөө болсон байгаа юм байна лээ. HBO сувгууд ааж үз, HBO багцаач авч үз. За тэгээ зүнж янз янзын юм үзэж харж байгаад эцэст нь чиний товчийг хэн нэгэн авчихад буцааж өгч тийм үг хэмээн сонин царай гаргана. Чамайг хэн нэгэн хараасан байна. Хэдий энэ бүхэн түнд зэвтэй санагдсан ч дахиад л баяраа хажууд нь байсан тул за би зүгээр л ойрын үед тэрхий стресстэй байгаа. Нойрч бага авч байгаа. Тэрнээс л болоо биз? Хэмээн тайвширч чаддаг. Баяраа буцаж ирчгээд нөгөө эмгэнийг цагдаад өгнө хэмээн утсаа атгахад мэдээж түрүүн гэрт нь ирсэн зүйл бол тэр эмгэн биш өөр зүйл байсан гэж Бадмаа тайлбарлана. Өөр аим шиг нууны найз залуу байсан бол нэрээ чи чин галзуурч хаяа мэдрэл муутай юм уу эргүү юм яриад их ингээд салаад л явах байсан баг. Гэвч Баяраа минь өөр хүн юм да. Дахиад л халамж тавьж байгаа тайвшруулж чаддаг. Маргааш өглөө Бадмааг боожгоотой юм ярьж байх үеэр гэнэт хамарнаас нь бүр цус гойжохч биш садраатахдаг. Тэгээд хамгийн гол нь боожгоо Бадмаад санаа зовхын оронд өөрийнхөө хувцсанд л санаа зовоод миний амраа орчичгүй энэ хувцс муухай болчихчгүй гэд яг хүмүүст яаж ханддаг нь амар ойлгомжтой байгаа сте тий. Тэгээ би дургу байхгүй. Эцэст нэгийн Бадмаа төвчээр алдаж за боли бардам занг минь хараал идэг хэмээн банкны мэдээллээс нь харж байгаад ач охины доо байж магадгүй гэж бодон очиход эмгэн үхээд гисэн байдаг. За тэгээ өнөөх зөнчөөс нь бид түүнд шүглсэн зүйлийг зансан хүнийхээ араас 3 хоног зуралдаж байгаад 3 дахь хоног дээрээ сүнсийг нь там руу чирч явдаг Ламия хэмээх нэртэй ямаан төрхтэй асар хүчрэхэг муу ёрын сүнс гэдгийг нь мэдэж авна. Гэхдээ бас хамаагүй зөв зүгээр явж байгаа хүний араас ирээд байдгүй харакцер зүйлсийн эзний араас л ирдэг юм байна лээ. Тэгэд тэр ёрын эмгэн Бадмаагийн хөрөмнийхэн товчийг аваад хараачихсныг хэдүүлээ харсан шүү дээ. Би тэгээд яг яах ёстой юм бэ гэж Бадмааг асуухад хамгийн энгийн арга бол ямар нэгэн амьтнаар дахил үргэх хэмээснээр тэр өөрийнхөө хамгийн хайртай зүйлсийн нэг болох өхөөрдөн бяцхан муураа аргагүй ирхэн талж орхино. Муурыг асныхан дараа бүхэл зүйлс сайхан болсон мэт санагдаж маш гоё тод өнгийн даашин зөмсөд Баярагийн ээж аавтаа уулзахаар очиход Up to date on the internet. Oh my god. За тэгэл зөнчдөр очиод амтнаар өргөл Ламия намайг орхино гээгүй илүү хэмээн уурлахад бид нар энгийн нэг сүнсийг аргалах гэж байгаа биш шүү дээ. Баталгаатай арга угаасаа байхгүй. Би чамд хамгийн энгийн арга л тэр гэж хэлээ үсттэй. Маргааш хараалын чинь 3 дахь өдөр.
Хэрвээ маргааш дуусахаас өмнө хараалагч нь зайлуулахгүй бол тэр чамайг там руу чирч явна. Чамд тусалж чадах нэг эмэгтэйг би мэднэ л дээ. Гэхдээ тэр чамд туслахын тулд өөрийгөө асар их эрсдэлд оруулах учраас үн хөлс нь хямдхан байхгүй нь ойлгомжтой. $10,000 бэлнэр гэдэг хүндхэн мэдээтэй золгоод удалгүй бас захирлаасаа өнөөх имэлгэн гинтл тэр гэрээг тэдний банктай биш өөр банктай хийхээр болсон тул почки далбан тушаалаа алдах нь бараг л ойлгомжтой болсон талаарч мөн мэдэж авна. Солонгос олон ангитай киноны гол дүрээс ч амар зовж идэг шат. Өөртөө байгаа хамаг үнэтэй зүйлсийг ламбард нь тавьсан ч $10,000-ийнхоо талыг ч олж чадаагүй тул навшуултлаа эм ороод сууж байх үеэр баяраа орж ирээд мөнгийг нь төлчихсөн талаараа хэлнэ. Би итгэхгүй хിവэрэ байгаа л да. Гэхдээ хамгийн гол нь чи энд итгэж байгаа. Анх чамд дурлсан өдрөө би өөртөө амлалт өгсөн юм. Ямар ч үед чамд юу ч тохиолдож байсан чиний төлөө чамайг аз жаргалтай болгохын төлөө бүхнийг хийн гэж. Хэрэгтэй үед чинь ард чинь асаалттай танк байж чадахгүй бол найз залуу гэж дуудуулаад яах вэ? Хорин түүнийг өнөөх бүсгүүдээр очиход тэр нь өнөөх киноны эхлэлд гардаг жаахан хүүг хамгаалж чадалгүй алдчихдаг зүнч байх бөгөөд тэрээр угаасаа л тэр өдрөөс хойш ламиаг заавал аландаа гэж занчихсан байсан юм байна лээ. Тэгвэл тэгээ угаасаа занцсан байсан юм бол өгсөн ацаа ээж хүүхдээс $10,000 аваад байгаа. За тэгээд л тэд ширээ тойрч суугаад ямаа оруулж ирээд дөрүүлээ зан үлээ эхэлдэг. Төлөвлөгөөнийх энгийн ламиагийн сүнсийг ямааны биед оруулж ирээд тэгээд ямааг нь чад болгох. Гэсэн ч төлөвлөгөө нь ихэндээ жаахан буруугаар эргэж ламиа ямааны биед биш зүнчийн биед ороод ирнэ. Ламиа нь яж итл үнэн олон талын хөхтэй сэжгийн сүнс байх бөгөөд ямааны биед орчхоод хүртэл бадмаг янз янзын үгээр идээдл. Ямааг алах зоригтой байсан залуугийн биед орон тэгээд галан дээр бүжиглэн заяа. Тэг ямар ч байсан галан дээр бүжгэлж цолиорж байснаа та нар яаж жаргалах гэж оролдсон би бадмагийн сүнсийг идж байж санаа амарна. Нэг муураар тахил өргөцсөн шааж илээ. Тэр амтгүй олоор чи би яг яах юм? Гэт бүр шууд утгаараа муурыг нь бөөлчүүд гаргаад ирдэг. You must banish the spirit! Yes! ¡Y regózate! ¡Con la sangre del y se presenta ante nosotros! ¡Con la sangre del cordero! I'm okay. Oh my God! Help me! Зүнч ламиаг алчглаа гэж бадмаа ботсон ч яг үнэндээ ямааг алж чадаагүй учраас ер нь бол they fucked up. Ламиаг дийлэх ямар ч боломжгүй гэдэгт мэдэж авна. Дийлэх боломжгүй ч хараалыг өөр хүнд шилжүүлэх боломжтой талаар товчоо хин нэгэнд бэлгэлэх юм бол ламиа түүнээс холдож товчны шинэ эзэн там руу чирч явах талаар зүнч түнд хэлдэг. Тэ мэдчихсэн бол эртээ хэлэхэд яасан чи. За тэгээ бадмаа товчоо дугтуунд хийгээд явж байхдаа баяраагийн машинд унгааж орхиод бөөйн болж эргүүлж олж аван яг хинд өгөх вэ хэмээн баахан бодож суусны эцэст почки руу залгаж миний тэр эмнэлэг зориулж үтсэн төслийг чамааг хулгайлаад өөр банкнд өгснийг би мэдж байгаа шүү. Яг одоо миний байгаа газар 10 минутын дотор ир. Химээгээд эрэхтэн дугтуудаа товчоо өгөх гэж оролдсон ч почки бүр навшуултлаа уйлаад намайг уучлаарай заа юу. Чи яг юу хийж байгаа? Зүгээр тэрийг л хэлчих. Энэ ажил надад үнэхээр чухал. Тушаал ахиж чадахгүй бол аав юм урам хугарна. Гэт ямар ч хүүтэн хүнийг өрөвдтөл уйсны улмаас бадмаа түүнийг өрөвдөж товчоо өгөхөө болно. Эцэст нь эмгэгний зургийг сонингоос олж хараад зүнчөөс өгсөн хүнд товчоо өгч болох эсхийг асуухад ер нь бол биеийн л өгдөг болохоос биш сүнс нь хизээч өгдөггүй учраас болох юм байна лээ. I'll shove it down her goddamn throat.
Бүхэл зүйл сайхан болж Почки бичиг баримт тулгайсан нь жилчлэгдэн. За тэгээ нэг хогийн юм байгаа заяа. Почки сая новшолтлоо гуйж исэн шүү дээ. Тэгснээ баригдангуудаа тэр хэрэгээ зүгээр шууд манай бадмаа руу чихсэн байдгийн. Тэгээ өгчдөг л байж л дээ тэр тавчиг. За гэхдээ тэр яг уу ерөнхийдөө өдрийн төгсгөлд шудар хүнэл ялна. Тэгээд тэгж их гэж оролцсон ч манай бадмаа угаасаа буруугүй учраас ажлаа буцааж аван ерөнхийдөө цол мол нэмэгдээд ер нь бол хамаг амьдрал нь буцаа сайхан болдог. Баяраа тэр хоёр нэгэн аялалд явах гэж байгаа бөгөөд тэнд баяраа гэрлэх санал тавих гэж байгаа юм байна лээ. Тэгээд дээрэс нь манай бадмаа нэг хөөрхөн шин цов худалдаж аваад тэгээд тэрийг хэлсэн чинь чи минь үнэхээр үзэгсэнтэй харагдаж байна. Гэхдээ хуучин цуваа яасан? Хайцөө. Балай. Би машинаасаа нэг зүйл олсон байхгүй юу? Тэгээд буцаага доёод өмсөх байх гэж бодсон юм л та. За тэгээ хайцсан бол яах вэ? Чи нөгөө нэг миний надад өгсөн зоосоо андуураад аваа явсан юм шиг байл шүү дээ. Угаасаа адилхан тогтоотой адилхан хэлбэртэй байсан болохоор. Тэгэхээр Drag Me to Hell гэж нэг иймэрхүү кино байна. Мэдээж Sam Raimi-гийн бүтээл учраас түүний өрмөц шийдлүүд нэвт үнэрдэх энэ хүү бүтээл нь хэдий байдаг л нэг эртний сүнс чөтгөртэй холбоотой өмнө нь олон давтагдсан зохиолтой аимшиг кино хэдий ч миний хувьд ажиллаа маш сайн хийж чаддаг кино. Маш хурдан өрнөлтөөгөөс гадна хурц зураг авалтын шийдлүүдтэй jumpscare буюу зочоодог хэсгүүд нь ихэнх нь маш сайн хийгдсэн. За тэгээд дээрээс нь надад хөгжим нь бас нэлээд таалагдсан. Та нар маань тэгээд өөрсдөө бүтнээр нь үзэхдээ анзаарч сонсоорой. Үүнээс гадна хамгийн их таалагдсан зүйл гэвэл таамаглах боломжгүй цаваа хэсгүүд нь. Мэдээж сочиолтуудыг бол таамаглаж болно. Тэгээд яг аимшигтай ч гэсэндээ нэг тийм тултал айлгаж чадахгүй. Харин бүр яг намайг тултал айлгаж эвгүүр хүлж чадаж байсан хэсгүүд нь болохоор нүүрлүүн жомнуудаар бөөлж, амруу нь бүтэн гарааж ихэж оруулах, бялуун дотроос нүд гарч ирэх, тэгээд амнаасаа муур бөөлжж гаргаж ирэх гэх мэт тийм таамаглаагүй like what the fuck моментууд нь яг үнэхээр нэлээд effective байж чадсан. Yeah, it's good. Pretty good. Putas